видео болон дэлгэцийн бичлэгтэр байгаа зүйлийг тодорхой хугацаанд тогтоож харуулах шаардлага гардаг. За энэ үед фреймийг үргэлжлэх буюу англиар extend frame гэсэн функцийг ашигладаг. Энэ жишээн дээр видеоны тухай энгийн ойлголтыг харуулж байна. За энд харуулж байгаа нэг хуудсыг нэг кадр эсвэл фрейм гэж нэрлэдэг. Кадруудыг ямар хурдтай харуулах стандартууд байдаг. Секундэд оногдох кадрын тоо буюу англиар frame per second FPS хэмжигдэхүүнээр хэмждэг. Түгээмэл хэрэглэгддэг 15, 30, 60 FPS стандартууд байна. За фреймийг үргэлжлэх буюу extend frame гэдэг нь тухайн кадр буюу фреймийг хувилах үйл явцыг хэлдэг. За хувилахыг англиар duplicate гэж хэлнэ. Хувилсан фреймүүдийг сунгаж эсвэл агшааж болно. Фреймийг үргэлжлэхийн тулд клипээ сонгоод клипийн аль хэсгийн фреймийг үргэлжлэх гэж байгаа тэр газраа тоглуулагчийн гүгч толгойг байрлуулна. Маусны баруун товчийг товшоод эндээс extend frame гэсэн командыг сонгодог. Цаанаасаа тохируулагдсанаар 1 секунд гэж байна. Хугацааг нь тохируулж өгч болно. Клипийн төгсгөл байвал ок товчийг товшоод дараа нь хугацааны хуваагдах клипийн төгсгөлөөс сунгах боломжтой. Клипийн дунд бол хугацааг нь зааж өгсөн дээр байдаг. За Macintosh компьютер дээр бол option гэсэн товчийг дарангаа клипийн төгсгөлөөс сунгаж өгнө. Windows дээр alt товчийг дарангаа клипийн төгсгөлөөс сунгана.